Тэгэхээр эхлээд олон улсын зах зээлд нөлөөлөх хөрөнгө оруулагчдын анхааралтай ажиллаж байгаа гол асуудлыг хүндээ. Тэгэхээр холбооны нөөцийн банк шин тэргүүнийхээ удирдсан анхны мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бол хэвээрүүлдэг шийдвэрийг гаргаад байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын төв банкны сүүлийн шийдвэр гаргалт зах зээлд ямар тохио өгсөн бол мөн цаашдаа ямар нөлөө үзүүлэхээр байна вэ? Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагийн 2 цаг буюу 6 дугаар сарын 18-ны өдөр Америк нэгдсэн улсын төв банк ээлжид мөнгөний бодлогын хурлын шийдвэрийг бол танилцууллаа. Тэгэхээр зах зээлийн хувьд шинэ төв банкны ерөнхийлөгчийн баримтлах чиг хандлага ямар байх бол мөн бол одоо 6 дугаар сард нийтлэгдэх бодлого тодорхойлогчдын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн ирээдүйн төсөөлөл ямар байх вэ гэдгийг харахын тулд бол их хэмжээний анхаарлын төвд байсан. Ийм бол үйл явдлууд болж өрнөлөө. Төв банкны хувьд хэм бол бодлогын хүүг 3.5-аас 375% хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Нэгэсэндээ хүүгийн түвшнийг бол өөрчлөөгүй. Гисэн хэдий ч гэсэн олон улсын валютын зах зээл дээр бол ам долларын ханш тухайн 7 хоногт бол 1.1%-аар чангарсан буюу ихэд зах зээлийн ирээдүйд хүлээгч байгаа хүлээлттэй холбоотой байлаа. Америкийн төв банкны бодлого тодорхойлогчтой хувьд хэм бол 6 дугаар сарын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг бол хэд хэдэн үзүүлэлтүүдийг бол өөрчилсөн байна. 3 дугаар сарынхтай харьцуулаад үзэх юм бол инфляцийн түвшний өсөлтийг 0.9%-аар нэмэгдүүлж 3.9% болгосон байна. Мөн бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 2026 онд 3 дугаар сард 3.4% гэж таамагласан бол үүнийг 0.4%-аар нэмэгдүүлж 3.8% болгосон. Тэгэхээр бодлого тодорхойлогчдын 2026 онд бодлогын хүүг 0.25%-аар 2 удаа өсгөх төсөөлтөй байгааг бол харж болно. Мөн одоо хүүгийн түвшин өсөхтөөс зэрэгцүүлэн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.4%-аас 2.2% болгож буурууллаа. Тэгэхээр уг нөлөө нь өөрөө хүүгийн түвшин өсгөх юм дохио болсонтой холбогдуулан ам долларын ханш чангарч валютын зах зээлд ам долларын хотод авах чадварыг илэрхийлэх TXY индекс 1.1%-аар чангарсан. Ийм байдалтай байна. Мөн нөгөө талаас Америкийн засгийн газрын 1 жилийн хугацаатай засгийн газрын үнд цасны өгөөж оны их үеэс 0.52%-аар нэмэгдэж бол 4% байгаа бол 2 жилийн хугацаатай бондын өгөөж оны их үеэс 0.72%-аар нэмэгдэж 419% төрсэн байгааг харилцаа үзэх юм бол зах зээлийн хувьд бол Америкийн төв банкыг 2026 онд 2-3 удаа бодлогын үгээ өсгөж болзошгүй байна гэдэг ийм ерөнхий таамаглалтай явж байна гэсэн. Тэгэхээр Америкийн төв банкны хувьд бол 2024 оны дунд үеэс эхлэн бодлогын үгээ 5.5%-аас ээлж дараалсан бол өдийг хүртэл бол бууруулсан байна. Тэгэхээр сүүлийн 2 жил гаруй хугацаанд бууралтай байсан бодлогын хүү 2026 оноос эхлэн өсөх хүлээлт бол нэмэгдэж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бодлогын өсгөх шийдвэр 2026 оны 20 дугаар хагасаас гэсэн авч эхлэх үед хугацааны зах зээл хугацаанууд унж эхлэх, хугацаануудын ханш унж эхлэх, бондын зах зээлд өгөөж өсөх ийм бол хүлээлттэй байна. Тэгэхээр Монголын хөрөнгөний бирж зах зээл үүсгэгчийн журмаар шинжилж үнцаасны компаниуд бирж дээр бүртгэлтэй нээлттэй компаниудын хувьцаан дээр зах зээл үүсгэгчээр бол ажиллаж эхэлсэн ба. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулагчид болон зах зээлийн хөрөх чадварт ямар эерэг өөрчлөлт авчрах хүлээлттэй юм бол? Манай Монгол улсын хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 13.8 их найд төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ нь болохоор арилжааны топ банкуудын IPO болон төрийн хөгжил зарим компаниудын IPO-гийн өмнөх үетэй харьцуулахад бол 2 дахин ийм өссөн үзүүлэлт бол болоод байна. Хэдийгээр хөрөнгөний зах зээлийн хэмжээ өөрөө томорж байгаа ч гэсэн хөрөнгөний зах зээлийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох арилжааны хөрөх чадварын бол асуудалтай байгаа. Жишээлбэл 2023, 24 болон 25 онуудын арилжааны хөрөх чадварын хувийн хэмжээ дунджаар 2% байгаа. Бусад орнуудын хөрөнгөний зах зээлийн хөрөх чадвар үзүүлэлттэй харьцуулахад том бага үзүүлэлт болж байна. Нөгөө талаас зөвхөн хувьцааны 2 дахь зах зээлийн арилжааны дүнг аваад зах зээлийн үнэлгээнд харьцуулаад үзэх юм бол хөрөх чадварын харьцаа үзүүлэлт уг үзүүлэлтээс ч гэсэн илүү хэмжээний буурах бол ийм бол тооцоололтой байна. Тэгэхээр Монголын хөрөнгөний биржийн зүгээс хөрөнгөний биржийн арилжааны хөрөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд зах зээл үүсгэж буюу маркет мейкингийн журмыг баталгаажуулж улмаар бол үнцаасны компаниуд, нээлттэй хувьцаат компаниуд дээр энд бол маркет мейкингийн үйл ажиллагааг хэрэгжүүлж бол эхлээд байна. Тэгэхээр журмынхаа хүрээнд болохоор үнцаасны компаниуд нэгдүгээр ангиллын хувьцаанууд дээр минимум арилжаа нэг арилжааны захиалгын дунд 300 мянга ба түүнээс дээш спредийн дүн хамгийн сүүлийн арилжааны дүнгээс 3% зөрүүтэй байхаар 2 дугаар ангиллын компаниудын хувьд гэх юм бол нэг арилжааны хамгийн доод захиалгын дунд 150 мянга ба түүнээс дээш спредийн дүн 4%, 3 дугаар ангиллын компаниудын хувьд гэх юм бол спредийн дүн 5% байхаар тэгээд минимум арилжааны дүн 50 мянга байх зэрэг ийм бол үндсэн шаардлагуудтай. Мөн бол Монголын хөрөнгөний бирж маань өөрөө 10 цагаас 1 цаг хүртэл 10, 11, 12, 13 гээд
ийм цагуудад бол идэвхтэй арилжж байгаа. За нийт арилжааны цагийн 50% нь идэвхтэй, заавал захиалгыг идэвхтэй байршуулсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. За тэгэхээр ингэснээрээ жижиг хөрөнгө оруулагчдын хувьд гэх юм бол спред багтаагаад арилжаанд бол өдөр тутамдаа оролцох боломжтой. За мөн бол ерөнхийдөө том зургаараа хүрэх чадвар нэмэгдэж арилжааны хүрэх чадварыг нэмэгдүүлэх бол ийм бол ач холбогдолтой зүйл болохоор байна. За зах зээлийн гол мэдээллийг хүргэсэнд баярлалаа зөрөгтэй.